Тэд ялтай байна. Та бүхэнд энэ удаагийн бичлэгээр үс уналтын талаар зөвлөхөөр шийдлээ. Тэгээд хамгийн чухал зүйл бол нэгт нь стрессний гаралтай, ажлын ачаалал, оюуны ачааллын улмаас үс уналт маш их явагддаг байгаа. Тэгээд нэг хуруу дарам газар цоорлоо халцарлаа гэж маш их яригддаг шүү дээ. Тийм учраас үс уналтын хамгийн номер 1 шалтгаан нь ажлын ачаалал, стресс юм аа. Тийм учраас та дотроосоо хичнээн амьдын уулаа гаднаасаа маш сайн чигшил өглөөч гэсэн та стресс болон ажлын ачааллаа зохицуулж чадахгүй бол үс уналтын ерөөдөө багасгахад нь тусалж чадахгүй. Тийм учраас та ажил үйлсээ болон стрессээ багасгахад нь туслах ямар нэгэн арга хэмжээ аваарай гэж зөвлөмөр байна. Тэгээд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн өсний хуйхны давхар өөр үүдэг. Эмэгтэйчүүдийнх нь зузаан, эрэгтэйчүүдийнх нь арай нэмгэн байдаг учраас эрэгтэйчүүдэд халцралт, эмэгтэйчүүд нь шингэрэлт гэж явагддаг. Тийм учраас та үсээ гоё залуухан харагдъя, гоё өтгөөстэй харагдъя гэж бодож байгаа юм бол та стрессээ багасгахын тулд хичээх хэрэгтэй шүү. За тэгээд хоёр дахь зөвлөгөө маань болохоор эмэгтэйчүүдэд зориулсан. Төрсний дараах үс уналт маш ихээр явагддаг байгаа. Тэгээд төрсний дараах амин дэм эрс бодсон алдсан учраас эмэгтэйчүүдийн үс уналт маш ихээр явагддаг. Тийм учраас та төрснийхаа дараа ч гэсэн амин дэмээ нөхөж авахыг хичээх хэрэгтэй шүү. Мөн хамгийн чухал нэг шалтгаан нь бол бас нойр байгаа. Тэгээд эмэгтэйчүүд мэдээж бага жоох хөвгттэй байдаг учраас сайн нойроо авч чадахгүй байдаг шүү дээ. Гэхдээ та мөн нойроо авахыг хичээж мөн амин дэмээ нөхөхийг хичээх юм бол таны үс уналт бага явагдах болно гэж амлаж байна. Би нэг өөр төрөө туршсан. За дараагийн шалтгаан нь болохоор хуур ашил. Тэгээд үсэндээ будаг хэмс хоор ямар нэгэн химийн бодис үсэнд хүрэхээр ерөөхдөө маш их уналт илүү явагддаг. Тэгээд мөн Монголын нөхцөл цаг уурн хуурай учраас өөрөө юу ч хэрэглээг байсан ч гэсэн хуурай ашиг гад идэг. Тийм учраас та үсэндээ ямар нэгэн болж игэл маш сайн чигшүүлэхгүй бол үс хуурна, тасран, унана гэд уналтууд явагдах гэдэг учраас чигшүүлэхийг маш сайн хичээгээрэй гэж зөвлөж байна. Дараагийн нэгэн шалтгаан бол үс угаалт болон угаагч бодисоо буруу сонгосны улмаас үс уналт бас явагдах магадлалтай байдаг. Тэгээд бүхэн хичнээн үнэтэй шампунь ангижруулагч маск хэрэглэсэн ч гэсэн та үсээ буруу угаах юм бол тэр чинь танд гоё бүтээгдэхүүн чинь танд нөлөөлж чадахгүй, харин үсээ чинь унгаад эсвэл хуйхаа чинь бөглөрүүлээд тослогдуулаад хуурайшуулах магадлалтай байдаг. Тэгээд та угаагч бодисоо зөв сонгохыг хүсэж байх юм бол та нүүрний арьсаа ажиглаарай. Таны нүүрний арьс чинь үсний хуйхны арьстай ижилхэн байдаг. Тэгээд таны нүүрний арьс чинь хуурай тослог байх юм бол хуйхны арьс бас адилхан байна гэсэн үг. Тийм учраас та нүүрний арьсаа ажиглаад үсэндээ тохирох бүтээгдэхүүнийг сонгож авч болно шүү. Тэгээд дараагийн бичлэгээр таны үсэнд чинь яаж маш сайн чигшил өгөх вэ, жургалтыг чинь дэмжих вэ, мөн үсний угаалтын талаар зөвлөгөөхөөс гадна үсний гүн цэвэрлэгээ хийх аргаас хуваалцах болно. Тэгээд гэрээ нөхцөлд үсээ ургуулах хамгийн энгийн арга бол үсээ самнах юм аа. Ийм олон ширхэгтэй үсний массажны самнаар хуйхандаа даралт үзүүлэн үсээ самснаар өдөрт нэг удаа ядаж 10-15 удаагийн давтамжтай самснаар үсний тань ургалтыг маш сайн дэмжих болно гэж амлаж байна. Тэгээд дараагийн удаа та бүхэн ямар мэдээлэл хуваалцахыг хүсэж байгаа коммент хэсэгт хуваалцаарай. Мөн энэ бичлэг таалагдсан ч таалагдаагүй ч та нарт ямар сэтгэл үлдээснийг бас хуваалцаарай. Тэгээд баярлалаа.